Сайн байцгаана уу ирхэн мөндөд сонсогчдоо. Өнөөдрийн ярилцлагаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гэж одоо юу вэ гэдэг сэдвийн хүрээнд бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд байгаа хүндэт зочноо та бүхэнд танилцуулъя. За өнөөдрийн манай эрүүл мэндийн яамны дэргэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэлтийн хорооны одоо подкастын зочноор Монгол Улсын төрийн сойрхолт ардын эмч анхны шинжилгээ ухааны доктор профессор элэг шилжүүлэн суулгах багийн анхлагч Сэргэлэн багшаа одоо урьж оролцуулаа тий. Сайн байна уу багшаа? Сайн байна уу. За та сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За багшаа хоёулаа өнөөдрийнхөө энэхүү ярилцлагаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ер нь одоо тий ёс зүй гэж юу вэ? Тэр дундаа одоо манай Монголын эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтүүд маань ёс зүйн хүрээнд ямар их хэмжээг баримтлан ажиллах ёстой гэдгийг за үүнээс гадна бидний одоо ажил амьдрал дээр дүрм чухал гэдэг юм уу эсвэл одоо хүндээ хурц үйлчилсэн тэр үйлчлэгээ чухал байдаг юм уу гэдэг энэхүү сэдвийн хүрээнд одоо хоёлаа ярилцсан. Энэхүү подкастыг хийхдээ бас эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй манай Монгол Улсын хэмжээнд бид бүгдийн бахархал болсон Монгол Улсын төдийгүй дэлхийд дахинд алдар нэрээ цурайтуулж бид бүхний бахархал болсон одоо олон мянган хүний амь насыг аварч түжээлж одоо хүндлэлийг мань хүлээж байгаа энэ одоо цагаан нөмрөгт баатруудын нэг болох таныг хүлцэн одоо оролцуулж байгаа. Бидний ахмад үеийн маань одоо үг бол бид бүхэнд сургаал байдаг. Эрүүл мэндийн салбар маань өөрөө дуурайх юм одоо хэв шинжтэй. Энэ дуурайх хэв шинжтэй салбар учраас Сэргэлэн багш шигээ тий чадварлаг түмэндээ хүндлэгдсэн хүлээн зөвшөөрөгдсөн эмч болондоо гэж зорж байгаа оюутан залууст маань тэр бүхэл ард иргэдэд маань хүртэлтэй бид эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ ийм байх хэрэгтэй юм байна шүү гэдэг энэ дуу хоолой хүрэх үднэс энэхүү подкастыг хүргэж байгаа маа багшаа. Эхний асуулт маань эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гэж одоо юу вэ? Ер нь альва ёс зүй гэдгийг одоо миний зүгээс ойлгохдоо тухайн хүний үйл ажиллагаагаа явуулах, амьдрах дээд доод хязгаарлал гэж ойлгодог. Яг гэвэл энэ хязгаар дунд л бид нар амьдарч зөв явж ээж одоо ёс зүйтэй гэж хэлэгддэг. Тэгэхээр их сайхан сэдв байна. Тэгээд өнөөдөр бас намайг нэвтрүүлэгтээ урьж оруулж хад баярлалаа. Эмч эмнэлгийн ажилтны ёс зүй гэдэг бол бүр тусдаа ийм одоо ойлголт. Яг гэвэл эмч эмнэлгийн ажилчид бол одоо баярлсан, цэнгсэн, наригсан хүмүүстэй уулздаггүй. Өдөр бүрий зовсон, шаналсан, зүдэрсэн, тусламж хайсан, ам говьсон хүмүүстэй уулздаг. Ийм учраас эмнэлгийн ажилтны ёс зүй гэдэг бол одоо бүр Гиппократийн үеэс л мөрдөгдөж ирсэн ийм ёс зүй байдаг л гэж би боддгийн. Ер нь бол одоо яг Гиппократийн тангараг гэдэг чинь өөрөө тухайн үеийн эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн яг хэм хэмжээг заагаад өгсөн байдаг юм байна. Тэгээ өнөөдрийн манай одоо бидний уншиж байгаа эмчийн тангарагч гэсэн ялгаа байхгүй. Мөн ялгаа байхгүй ёс зүйн хэм хэмжээл гэж бодож байна. Яг тийм. Би багшаа боддгийн. Улс их орны хөгжлийн салшгүй одоо тулгуур нь боловсрал эрүүл мэндийн салбар байдаг. Ялангуяа манай эрүүл мэндийн салбар бол айл гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлгэлж идэг, амь насыг нь аварч идэг ийм үн цэнтэй мэргэжил буюу цагаан нөмрөгт баатрууд идэг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд манай эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь бол ёс зүйн асуудал байдаг. Тэгээд нэг талаасаа энэ үйлчлүүлэгч талаасаа одоо үйлчлүүлэгч маань эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ хувь хүнийхээ хувьд ёс суртахуунтай байх ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй хүндэтгэлтэй соёлтой харилцах тий. За эмчийн зааврыг чангалан биелүүлэх, өөрсдөө эрүүл аж төрөх ёсыг одоо хэвшүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэг энэ үүргээ биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл нөгөө талаасаа манай салбарын одоо бид бүдийн үнэт капитал болсон эмч эмнэлгийн мэргэжилтүүд маань ёс зүйн хувьд яг ямар байвал одоо илүү чухал гэж таны хувьд боддог вэ? Ерөнхийдөө энэ бол бас хоёр талтай л да. Одоо яг эмч эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань бол яг уу өнөөдөр бол үйлчлүүлэгч хаан гэдэг одоо нэг тийм лозунг гэх юм уу? Ийм одоо дэвшүүлсэн тавьсан зүйл байдаг. Гэхдээ үйлчлүүлж байгаа хүмүүс бол бас наан үйлчилж байгаа хүмүүсээ
хүндэлж хандах хэрэгтэй, харьцах хэрэгтэй. Энэ одоо эрүүл мэндийн ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс чинь бол таны эрүүл мэндийн төлөө, таныг амь насыг аврахын төлөө, таны одоо хэн нэгний төлөө өдөр шөнөгүй зүтгэж ажилладаг. За яг хоо ганц цөөвтөр одоо энэ дунд нөгөө уулын мод чинь урттай богинтой байдагтай яг адилхан бас нэг ёс зүйн алдаа гаргадаг бага цөөхөн ганцдаг хүн байж магадгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарын одоо ажиллагчдын би бол одоо ямар ч байсан бараг 97-8% нь бол ёс зүйтэй л гэж боддог. Би өөрөө багш хүн учраас 42 жил одоо багшлах хугацаанд тийм их айхтар ёс зүйгүй эмч, эмнэлгийн ажилтан, оюутан төгсгөөд гаргаад исэн гэж бол одоо хэлэхгүй. Гэхдээ одоо бас ямар нэгэн одоо байдлаар тухайн одоо ёс зүйн алдаа гарах явдал бол бас байна. Энэ бол энэ тохиолдлууд ганц нэг тохиолдлуудыг нь хараад хэвлэл олон нийтээр сэвээд одоо арт түмний ойлголтыг арт түмнийг одоо эрүүл мэндийн салбарын эсрэг эмч нарын эсрэг одоо хандуулдаг ийм муухай одоо тийм тогтолцоо бол өнөөдөр бол байна л да. Нөгөө талаасаа эмч эмнэлгийн ажилчид бол ер нь бол ёс зүйтэй байж ижил хүнийг эмчиж идэг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын эс үлдэж болох нүгэл гэж байдаг. Энэ нүгэл бол нэгдүгээрт нь худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй. За тэгээд өвчтнээс авилга янз бүрийн юм авч болохгүй. Мөнгөний хойноос хөөцөлдөж болохгүй, хуурам эхэлж болохгүй гэд ингээд бүр заагаад өгсөн 7 зүйл байдаг. Энэ 7 зүйлийг бол эмч эмнэлгийн ажилтны ягштал бүр цээжлээд би ийм л юм хийж болохгүй шүү гэдэг мэддэг байх хэрэгтэй. Зүгээр яг тухайн өдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор бас нэг одоо ёс зүйн алдаа зөрчил гарах явдал бол бас байна. Эмч эмнэлгийн ажилчид чинь хүн л юм чинь тухайн үед хэтэрхий их ядарсан байж болно. Хэтэрхий их одоо амьдрал ах үнд хэцүү хүнд нөхцөл явдал тохиолдсон байж болно. Тэгээ тэр болгон дээр бол бид одоо нэг инээд гэд одоо суугаад ээж бас чадахгүй үе бас байна шүү дээ. Тэгэхээр энэ үед нь бол арт түмэн маань бас тэрийг ойлгож бас хандах ёстой юм байгаа юм л да. Тэгээ ер нь бол эмч эмнэлгийн ажилчид бол өвчтнийг эдгэхийн төлөө л явдаг. Тэгээ би одоо энэ эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хороо гэж байсан. За энэ хороонд бас тодорхой хэмжээнд бас нэлээд байсан. За дээрэс нь эрүүл мэндийн яамны мэс заслын салбар зөвлөлд бол би одоо 2002 оноос 25 оныг дуустал байлаа л да. Тэгээ энд бол бид нар дээр ерөөсөө эрүүл мэндийн салбарт ирж байгаа бүх одоо тийм гомдол, санал, за шүүхэр шийдэх дээрээ тулсан ийм материалууд ирдэг. Тэгээ тэр бүх материалуудыг аваад үзэж байхад ер нь бол одоо яагаад энэ хүн манай эмчид ингэтлээ гомдоод байгаа юм бол доо уг нь энэ хөөрхий одоо чадлынхаа чинээгээр л зүтгэсэн байж тээ гэж бодох юм одоо тийм одоо хавц тэргүүд бол зөндөө байдаг юм аа. Тухайн тохиолдолд багаж тоног төхөөрөмжөнд байхгүй байж болно. Тухайн тохиолдолд одоо яг аваад ирсэн шинжилгээгүй байж болно. Тухайн тохиолдолд амь тэнсэн бүр маш хүнд одоо нөхцөлд орж ирж болно. Тэр болгон дээр бол одоо эмч бас яг компьютер биш учраас одоо бүрэн дүүрэн үнэлгээ гаргахад бас хэцүү юм нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр энэ дээр нь бол ямар үед нь эмч эмнэлгийн мэрэгжилтэн алдаа гаргаж уу ямар үед нь эмч эмнэлгийн мэрэгжилтэн нь одоо өөрөөс нь хамааралгүйгээр нөхцөл байдал өөрчлөж өгдөг бол бид нар бас ялгаж салгах ялангуяа одоо ёс зүйн хорооны гол одоо ялгах салгах ажил бол энэ байх хэрэгтэй. Дээрээс нь зүгээр яг тэр материалуудыг уншаад үзэж байхад за нэг 10%, 15% үнэхэрийн одоо тийм манай эмч эмнэлгийн ажилтнуудын одоо харьцааны асуудал байдаг. Ерөөсөө харьцаа гэдэг бол ёс зүй. Тэгээд тухайн одоо хүнд өвчтөнтэй тэдний арга гэртэй харьцаж хандахдаа би юу хэлэх ёстой вэ? Би юугээд тайлбарлавал энэ хүмүүс зүгээр ойлгох вэ? Энийг бодоагүйгээс болоод зарим тохиолдолд гүйцэд тайлбарлаж өгөхгүй байх. Зарим тохиолдолд ихэрхэж одоо тийм одоо эвгүй харьцах.
За зарим одоо тийм биеийн хилэмжээрээ байдлаараа зарим тохиолдолд маш хүндхэн өвчтөн орж ирчээд байхад чинь одоо тоохгүй уцаар яриад ах үр хүнтэй гих мэтэр тийм одоо нэг тийм харьцааны ёс зүйн алдаа бол 10-15% л байна. Тэрнээс биш одоо ер нь бол нэг 85-аас 90% нь бол голцол одоо маш хэцүү нөхцөл байдалтай л тулгараад л одоо тийм янз бүрийн асуудалд ордог юм байна л да. Тэгэхээр энэ дээр би зүгээр бодож лээдгийн нэгдүгээрт нь бол энэ байдлыг засахын тулд энэ улсаас гаргаж байгаа бодлого бол бас амьдрал дээр нийцсэн байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь эмч нарыг маань бас ажиллах нөхцөл багаж тоног төхөөрөмж юмар нь хангаж өгчөөд бас шаардлага тавих хэрэгтэй байна. За гуравдугаарт нь бол яг хөө тэр одоо эмч хүн бол өөрөө насан туршаа мэдлэг боловсролоо ахиулж явах хэрэгтэй. Ерөөсөө эмч хүн мэдлэг боловсролоо ахиулахгүй нэг ч өдөр байхсгүй. Энэ их одоо шинжлэх ухааны техникийн өсрөнгөө хөгжлийн үед одоо жоохон л өөрийгөө хаях юм бол тэгээд мэдлэг боловсролоор хоцрогддог. Тэгээ мэдэхгүй чадахгүйгасаа болоод гаргасан алдаа бас байдаг. Тийм учраас энэ бүхнийг бол бас ялгаж салгах нэлээд одоо тийм дүрм журмыг нягтлах юм сайжруулах хэрэгтэй л байна л да. Яг өнөөдрийн байдлаар одоо бэм чимлэгийн ажилчид за тэгээд ард түмний дунд гарч байгаа нэг одоо төвхтэй ёс зүйн асуудал бол эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлууд бол их байна. Яг өнөөдөр үнэ хэлэхэд. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан маань нөгөө яаралтай архаг за тэгээд төлөвлөгөөт гэд ингээд авчаа 3 хуваачихсан. Энийг хуваахтаа бас нэг гүйцэд боловсруулж хуваагаагүй юм болов. Би зөв ганцхан өөрийнхөө л энэ илэг шилжүүлэн суулгахаар жишээ авъя. Өнөөдөр илэг шилжүүлэн суулгах эмчилгээг төлөвлөгөөт гэд хуваацсан. Яг тэр ангиллал руу н орсон байгаа. Тэгэхээр энэ илэг шилжүүлэн суулгах эмчилгээ чинь амь насны залтаар хийгддэг. Хэрв тэр хүн одоо өнөөдөр 2 хөл дээрээ явж исэн ч гэсэн маргааш одоо бүр амь насаа алдахыг ч үгүйсэх арга байхгүй ийм юм гээд. Тэгэхээр энэ бол төлөвлөгөөт гэж болдгоо юм гэхэлтэй. Тэгэхээр энийг одоо иймэрхүү нөгөө нэг ялгаа зааг ягаад би ингэж яриад байна вэ? Ялгаа заагаа их сайн гаргаж ангилахгүй бол энээс болоод эм чимлэгийн ажилчид өнөө ар гэрийн хооронд зөрчлөн үйл ойлголцол үүсэх эрсдэл маш өндөртэй. Хоёрдугаарт нь санхүүжилтэн дээр нь аваад үзэхээр өнөөдөр бол бас санхүүжилт бол бас их одоо сайхан хэмжээнд байж чадахгүй л байна. Яг амьдрал дээр одоо фронт дээр ажиллаж байгаа эм чимлэгийн ажилчдын хувьд бол нэлээд төвөгтэй асуудалтай байна. Засгийн газраас маань бол ар гэрээс нь ямар нэгэн одоо эм тариа юм авч болохгүй гэд ингээд тушаал одоо тийм тогтоол гаргацсан засгийн газрын тогтоол байдаг. Гэтэл өнөөдөр яг ингээд өнөө хүнд амь насны залтаар илэг солиыг гэхэд жишээлбэл альбомын байхгүй байжгаад бид нар яаж илэг солих юм? Тэгээ арга байхгүй л ар гэрлүүн захихаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд яг одоо тэгээд буцааж олгоно нүгэн гэдэг байдлаар л захиж авахлах жишээтэйгэр. Тэгээ энэний артал хохирогч нь хэн болох уу гэдгийг бас л бодолцох ёстой л доо. Тийм. Тэгэхээр энэ одоо дүрм журм гарч байгаа одоо тэр нөгөө тогтоол шийдвэрүүд маань бол бас оновчтой л байх хэрэгтэй. Амьдралд илүү ойр хэрэгжиж байх л хэрэгтэй л гэж би боддог. Энэ болгоны чинь үр дагавар нь өнөө л эм чимлэгийн ажилчид үйлчлүүлэгчдийн хооронд гарах одоо тэр үйл ойлголцлыг чинь улам нэмэгдүүлээд дан цавыг нэмэгдүүлээд энүүдэл гэж хардаг шүү дээ. Тийм багшаа. Тантай санал нэг байна. Үнэхээр одоо санхүүгийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, зэрэг одоо гаднаас шалтгааллах энэ нөхцөл байдал бүрдээгдэхтэй холбоотой манай эрүүл мэндийн салбарын ёс зүйн хүрээнд тулгамж байгаа асуудлуудад нөлөөлж байгаа юм үнэхээр нөлөөлж байгаа. За гисэн хэдиж зүгээр одоо бид бүгдийн харж байгаагаар ийм одоо тулгамдсан асуудлууд байдаг ч гэсэн манай эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтнууд, албан хаагч нар маань төдийгөөс өдийг хүртэлтэй одоо чин сэтгэлээсээ ажилдаа үнэнчээр зүтгэж, өргөсөнд хангарахтаа үнэнч байж, эргэн бүрт одоо шаардлагатай тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс чин сэтгэлээсээ ажиллаж байгаа гэж бид бүхэн хардаг. Сайн одоо эмч байхад, сайн эмнэлгийн мэргэжилтэн байхад, сайн эрүүл мэндийн салбарын ажилтан байхад ёс зүйн үйл зайлшгүй шаардлагатай гэж би хувьдаа хардаг. Энэ тал дээр таны бодол юу вэ?
Тэгэлгүй яах вэ? Ер нь бол ёс зүйтэй байж ижил одоо сайн эмч болно. Өөр одоо оюутан цагаасаа одоо нэгэнт л эмч гэдэг энэ эрхэм мэрэгжлийг сонгосон л бол ёс зүй гэдэг юмны хэм хэмжээг дээд зэргээр сахих хэрэгтэй. Бидний нэг том баримтлах зарчим бол ялгуурлан үзэхгүй байна л гэсэн нэг ийм зарчим үндсэн зарчим байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ялгуурлахгүй байна гэдэг зарчим бол тэр хүн өнөөдөр ядуу байж болно, баян байж болно, гоё байж болно, настай байж болно. Ер нь ямар ч хүн ирлээ гэсэн тэр хүн бол биднэрт одоо бидний үйлчлүүлэгч, бидний өвчтөн л байдаг. Тэгэхээр тэр ирж байгаа хүнийг бид нэр өөрийнхөө ах トゥ шиг, өөрийнхөө одоо аав ээж шиг, өөр хүүхэд шиг харж хандаж тэд тэгж л хандах хэрэгтэй. Тэрнээс биш одоо таньдаг хүндээ нэг янз хандаад танихгүй хүндээ нэг янз ханддаг. Компани эзэнд нэг янз хандаад энгийн хүнд нэг янз ханддаг. Тийм одоо байдалтай ёс зүйгүй байх юм бол ер нь эрүүл мэндийн салбар бол одоо явахгүй л дээ. Бид нар бол багш нараасаа маш их сурдаг байсан. Одоо би жишээлбэл миний одоо багш бэлжээгийн долгор гэж нэг одоо цагаан долгор гэж алдаршсан одоо их мундаг хүн байсан. Багш маань биднэрт юу гэж сургадаг байсан гэхээр ерөөсөө хамгийн анх эхлээд эмч болоод ороод ирэхэд эхлээд эмч хүн бусдыг биеэр үлгэрлэх нь гэдэг бүр ийм гар бичмэл өөрөө бичсэн. Тэрийг үзүүлдэг байсан. Уншуулад ойлгоод багштаа буцаж ярьж өгöd гарын үсэг зурдаг. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй хэсгээ өөрөөсөө яаж асуух вэ гэдгийг шалгадаг байсан. Тэгдэг байсан. Тэгээд тэр одоо багшийн маань тэр үлгэр загварт бол ерөөсөө эмчхэн нэгдүгээрт нь бол одоо яаж алхаж гიშгэх юм, хараа нь ямар байх юм, дээрээс нь хувцс нь ямар байх юм, дууны өнгө нь ямар байх юм, хүнтэй харьцахдаа хүний өөдөөс цоргиж ширтэж харж ярьчих юм уу, эсвэл одоо хаашаа харж яаж ярих юм гэдэг ингээд бүр А Б-г ингээд бичээд бид нарт өгдөг байсан. Тэгээд энэ одоо багшийнхаа бие гарan бичмэлээр нэмч хүн бусдыг үлгэрлэх гэдэг бас нэг жижигхэн тийм одоо боршуурч биш ээ одоо тийм зүйл бичээд тэгээд одоо Месслийнхаа резидентүүдэд уг нь бол хамгийн анхных нь лекцийг дандаа энэ лекцээр эхэлдэг тийм одоо туршлагатай байсан. Сүүлийн одоо нэг 2 3 жилээс энэ хийгдэхгүй л ах шиг байна. Ууг нь бол яг эхний лекцээ тийм лекц сонссон хүүхдүүд бол бүгдээрээ чихэн соргог орж ирдэг. Хамгийн эхний лекц бол маш чухал лекц байдаг. Тэрнээс биш эхний лекцийг мухар орлогоо гэд эхлэх юм бол тэр лекц биш. Тийм учраас одоо энэ хөтөлбөр сургуулийн хөтөлбөртөө ч гэсэн бас одоо энийг бодолцох хэрэгтэй юм байна. Манай анагаахын шинжилгээ ухааны үндсэн их сургууль одоо жил бүр удирдгал хичээлийг шинээр элсэн орж байгаа төгслийн өмнөх сургалтанд шинээр элсэн орж байгаа оюутнуудаа зориулаад удирдгал хичээлийг ордог. Энэ удирдгал хичээлээрээ тухайн мэрэгжлийн онцлог буюу ёс зүй гэж юу вэ гэдэг талаар ордог. Одоо бодохны бид бүхэн мэрэгжил тус бүр дээр буюу резидентийн одоо хичээл бүр дээрээ эхний хичээл нь ёс зүй тухайн мэрэгжлийн онцлогийг харуулсан ёс зүйн хичээл байхын зүйтэй байна гэдэг бас бусад салбар зөвлөлтөд хөрвүүлэх зүйтэй байна гэсэн ийм сайхан санааг олж авлаа. Баярлалаа агшаа. Ёс зүйтэй юм алдахгүй байх хэрэгтэй гэдэг яриад идэг. Яг бодит байдал дээр та энэ одоо зүйлийг хэрхэн нийцэх вэ? Таны санаа юу вэ багшаа? Ёс зүйтэй юм алдахгүй байх хэрэгтэй гэдэг энэ бол яг зүгээр одоо шулуухан хэлэхэд лооцсон л доо. Одоо ер нь бол ёс зүй эмчийн алдаа хоёр гэдэг чинь хоёулаа шал тустай хоёр юм байна. Би түрүү хэлсэн тухайн хүн одоо өөрийнх нь хичнээн ёс зүйтэй байлаа гэд одоо өөрөөс нь шалтгааллахгүйгээр алдаа гаргах одоо тийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тэр тохиолдолд бол хичнээн тэгээд тэр ёс зүйтэй хүн бол гаргацсан алдааныхаа хойноос одоо бүр өдөр шөнөгүй шаналдаг л та. Тэр талаасаа бол одоо зүгээр ёс зүйгүй хүнийг бодвол ялгаатай нь тэр. Тэгэхээр хэн ч алдаа гаргаж болно. Гэхдээ тэр алдааныхаа хойноос шаналж чаддаг хүн бол ухаарч чаддаг хүн бол ёс зүйтэй байх хэрэгтэй. Тийм хүн дахиад алдаа гаргадаггүй. Тэрийг ухаардаггүй хүн бол би зөв хийсэн надаас болоогүй гэд ингээд өөрийнхөө алдааг ухаарч мэдгүй бол дахиад яг тэрэн дээр алдаа гардаг. Ер нь бол эмчийн алдаа гэдэг юмыг хэн алдаа гаргав, хизээ алдаа гаргав,
гэдэг юмтай хөөцөлдөхөөсөө илүү энэ алдаа яагаад гарч ив? Суур нь юу вэ? Энийг дахиж гаргахгүй тулд юуг нь засах ёстой юм гэдэг суураар нь шалгах ёстой болохоос биш тухайн нэг алдаа гаргацсан хүнийг зүгээр одоо нүдэд авах юм бол тэр суур нь угаасаа засагдаагүй юм чинь тэр алдаа дахиад гардаг. Тийм учраас суураар нь засахын төлөө алдаа гарсан тохиолдол болгонд бол одоо байнга тэрэн дээр үнэлгээ дүгнэлт өгч тэрийг засах талаар арга хэмжээ авч явах хэрэгтэй. Тэрнээс биш буруутай итгэдэг шийтгэдсэн дээр тэр алдаа засагддаггүй. Тэгвэл хичнээн ёс зүйтэй байлаагаад одоо алдаа гаргацсан хүнийг дээрэс нь нүдэд дэвэл тэр хүн бол бүр одоо маш хэцүү байдалд ордог. Тийм учраас ялангуяа одоо энэ удирдах байгаа хүмүүс бол бас алдаа гэдэг ямыг нь одоо дүгнэлт цэгнээд юунаас болж алдаа гаргаж юу гэдгийг нь л үнцээр нь л учрыг нь олох хэрэгтэй. Манай эрүүл мэндийн салбарын ялангуяа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд зөвхөн одоо тухайн байгууллагын нөөц бололцоо одоо хүрэлцээ хангамж гэдэг энэ зүйлс маань нөлөөлж ийнэг бол нөлөөлж байна. Гэтэл манай салбарын энэ ёс зүйн асуудал маань бас бусад салбарын мэргэжлийн ёс зүйн асуудлууд бас нөлөөлж салбарын маань одоо эмчимлэгийн мэргэжилтний нэр хүндэд халдах тий одоо эрх ашигт нь халдах ч гэм ийм асуудлууд бас гараад идэг. Эрүүл мэндийн салбар маань бол маш их эмзэг хүний нууцыг хадгалдаг ийм салбар. Тэгэхээр энэ нууц гэдэг юмыг нь одоо хадгалж чадахгүйгээр одоо дэвргээд тэрийг нь одоо олон нийтийн сошиалор цацаад тэгээд янз бүрийн одоо асуудлыг шийдэгдэггүй байхад нь шийдсэн мэтэр Монгол даяар одоо цацаад энэ бол надад бол үнэхэрийн одоо таалагдахгүй гэж хэлэх юм одоо ер нь буруу гэж гаж үйлдэл гэж боддог. Яг үгээр хүний эрүүл мэндийн нууцыг аваачиж дэлгэж тавиад нэг эм чимлэгийн ажилтны алдаа яригдахаар тэрний цаана заавалчгүй үйлчлүүлэгчийн нууц яригддаг. Тэгээд тэр хүнийг ингээд үйлчлүүлэгчийн хүнд байдалд оруулаад үйлчилж байгаа хүмүүсийн ч хүнд байдалд оруулаад яг жинхэнэ тэр чухам алдаа нь байна уугүй юу? Ёс зүйн алдаа гаргаж уугүй юу? Тэр хүн яагаад тийм байдалд орчих гэдгийг нь тогтоогоогүй ээжэж дэвэргээд одоо гал дээр ус нэмээд ингээд ээж бол болохгүй л дээ. Тийм учраас ялангуяа энэ эрүүл мэндийн салбартай холбоотой янз бүрийн асуудал дээр бол маш болгоомжтой хандахгүй бол энэ одоо дэвэргэж айхтар их өндөр ахуулсны чинь ач гавьяагаар цаана маш олон хүний амь эрсддэг юм аа л гэдгийг л би бүр хатуу хэлмээр байна. Тэгээ нэг их айхтар дэлгэрүүлж яриад яг хөө ер нь бол их олон хүн эндэж их олон хүн хохирч байгаа шүү. Тийм учраас энэ тал дээрээ бас бусад мэргэжлийн хүмүүс маань анхаарч болгоомжтой хандаж юуг нь хэлэх юм, юуг нь хэлэхгүй байх юм, юуг нь одоо тэгж алдаа тэр эмчимлэгийн ажилтны алдаа гэдэг юм чинь цензурыг нь гаргадаг, тэрийг хяндаг байгууллагууд нь тустай байгууллагууд байдаг. Тэр байгууллагууд нь дуграагүй байхад одоо зүгээр л одоо энэ тентхийн хүн очоо фэйсбુક дээр гаргаад юм бичээл тавиал энэ бол одоо нөгөө үйлчлүүлэгч талаасаа гэх юм уу нийгэм талаас дэндүү ёс зүйг хандж байгаа. Өөрөөр хэлбэл эмчимлэгийн ажилчдыг бол доромжилж байгаа байхгүй. Энэ дээр бол маш хатуул анхааралтай хандах хэрэгтэй гэж бодож байна. Ард түмнийхээ талаас бол ер нь эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилчид чинь та бүхний төлөө л өдөр шөнөгүй зүтгэж явдаг юм аа. Тэгээ энэ нь одоо зүтгэж яваа энэ олон мянган одоо ажиллагчдын урмыг хуглаад янз бүрээр хилээд элдв янзаар дайраад доромжлоод авах явдал бол ер нь бас байж болохгүй. Манай Монгол улс шиг одоо эрүүл мэндийн одоо салбарынхаа хамаг нууцыг ингээд дийл гаргаад бүх одоо хүний өмнө дэлгээд тавьчихдаг тийм одоо улс орн одоо их олон биш. Ер нь үлийн чи бол их одоо тийм хязгаарлалттай байдаг шүү дээ. Хуулиндаа бүр заагаад өгсөн суудагцсан байдаг. Тийм учраас энэ дээр бас нэг тийм ялангуяа олон нийтийн энэ сүлжээ одоо их айхтар хөгжсөн үед бол анхаараасай л гэж бодож байна. За тэгээд бас үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид маань бас ёс зүй утай байгаасай л гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүгдийн
урилгыг хүлээн авч ярилцсан эрхэм багштаа маш их баярлалаа. За өнөөдрийн энэхүү одоо ярилцлагыг дүгнжүүлэхэд эрүүл мэндийн салбарт маань тоног төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээс гадна ёс зүйг эрхэмлсэн эм чимлэгийн мэрэгжилтэн тэр дундаа одоо мэдлэг мэрэгжлээ дэвшлүүлсэн хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй эм чимлэгийн мэрэгжилтэн ажилтан байх нь их чухал юм а гэдэг энэхүү дүгнэлтэнд хүрлээ. Нөгөө талаасаа эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж байгаа иргэд маань эм чимлэгийн мэрэгжилтэнтэй, хүндэтгэлтэй, соёлтой ханддаг, харилцдаг. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ үйлчлэгээний дарааллыг чанд баримтлан дагдаг, эмчийн өгж байгаа заавар зөвлөгөөг одоо хичээнгүйлэн биелүүлдэг байх нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулдаг юм а гэдэг энэхүү ойлголтыг манай сонсогчд маань авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн энэхүү уулзалтанд манд хүрэлцэн ирж бид бүгдийн урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн эрхэм багштаа эрүүлээх хаз жаргал сайн сайх бүхний хүсье. Баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд их сайн ажлын амжилт хүсье. За баярлалаа.